Хуралдаанаас шийдэл тогтоорлоо. 2025 оны 4 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Сүхбаатар аймаг дахь сумнуудын анх шатны шүүгэн шүүгч Баярбатар даргалж шүүх хуралдааны нэрийн бичгийн дараа инхчин улсын яллагч цэгмэд шүүгдэгч баяр цэгц нарын оролцуулсан төвшин шүүх хуралдааны А танхимд нээлттэй болсон эрүүгийн шүүх хуралдаанаар баяр цэгц толбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаа хэллээ. За ингээд шийдэл тогтоолын тогтоохсыг унших хэлцүүлээ. Шүүгдэж хатхан овогт инх чаргалын баяр цэгтийг бусдын эд хөрөнгийн илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу эрүүгийн үеийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 тэгшлсэн гэмтрэг үйлчэн гэм буруутай тооцоогоо 2 эрүүгийн үеийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 тэгшлэснээр шүүгдэж баяр цэгтийг 8 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтөөр оршин суугаа газраа өөрчлөх зарчих үүргийг хүлээлгэх эрхийг хязгаарлах ялгаар шийдэх зүгөө. Баярын үеийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 1 тэгшлэснээр шүүгдэж баяр цэгтэд оногдуулсан 8 сарын хугацаагаар зарчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяалаар Сүхбаатар аймаг дахь шүүхэн шийдвэр үүсэх газарт даалгасуугаа баяр цэгт нь оногдуулсан зарчих эрх ялыг биелүүлээгүй бол ялтны зарчих эрхийг үйлцэн хугацааны 1 хоногийг 20 хялын 1 хоногоор тооцож 20 хялаар салихыг түүнд мэдгцвэ. Шүүхэн шатнд баяр цэгтэд асан сэргийл гарах хэмжээ аваагүй. Энэ хэргийг болмол цагдын хоригдоогүй. Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан болон битүүмжлэгчийн нийт хөрөнгө эдмэрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогч алдар хоёрын хохирлыг нөхөн төлсөн болохыг тус дурдцгаа. Тогтоолыг уншин сонсох сонгогчтой болно. Оролцогчид зөвшөөрөл шийдэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэргийн давзаалтчдын шигүүд гомдол гаргах эсэргүүцэх хэрэгтэй тайлбарласугаа. За тогтоолд гомдол эсэргүүцэл болсон тохиолдолд тогтоолын биелэлтийг төлөвлөсөөгөө даргалагч. За суцгаач. За баяр цэгц зогсчоо. Ойлгосноо? Ойлгосон. Таны гэмтрийг үйлдсэн гэм буруу. За тухайн гэмтрийг нийгмийн аюулын шинж, за шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан за 8 сарын хугацаагаар зарчих хэрэг хязгаарлах ялаар шийдэх нь таны үйлдсэн гэмтрийн гэм буруу шууд нийцнэ гэж шүүхээс үзсэн. Ойлгосноо? Ойлгосон. За та Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаар тогтоосон. Үүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтөөр гарч болох. Тэгээ одоо ямар нэгэн ажил сургуулаа үйлчлэгч юм зорчин явахдаа тухайн эрх бүхий байгууллагад мэдгдэх юм үүрэг хүлээлгдсэн лээ. За та энэ үүргийг биелүүлээгүй хэлж хэлгүй оргож ажиллах юм бол таныг одоо зарчих хэрэг хязгаарлахыг биелүүлээгүй гэж үзээд 20 хялаар салах нэ. Ойлгомжтой. За таны би Улаанбаатар хотод амьдардаг гэдэг энэ хүсэлтийг бол шүүх хүлээж авсангүй. Ягаад гэвэл хад зэрэг давгцсан за багийн цэг даргын тодорхойлолт иргэний үнэлгээний лавлгаагаар оршин суугаа зэргийн лавлгаа зэргээр таны оршин суугаа үндсэн хаяг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар огт оршин суудаг тогтоогдсон учраас дээрх нотлох хэмжээг үндэслэн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох юм шийдвэр гарсан. За тогтоол 15 хоногийн дотор гарч хүрэгдэнэ. Тогтоол авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдолтой гэж үзвэл давзаалт гомдол. Ойлгомжтой. Тийм. За улсын ялч тодруулах зүйл байна. Байхгүй байна шүү. Шүүх хурал хаалт нэмэгдэх тийм.